Гэрэл хөдөлмөрийн хамгааллын яамнаас 2026 оныг хөдөлмөрлөлтийг дэмжих жил болгож зарласан. За энэ хүрээндээ бид нар өмнө нь бол гэрэл хөдөлмөрийн хамгааллын яам маань 1600 орчим өрхийг одоо амжиргааны түвшнээс дээгүүр орлоготой болгож чадсан. За энэ жил бол бид нар 5000 өрхийг одоо амжиргааны түвшнээс дээгүүр орлоготой болгохоор зорж байгаа. За ядуурлаас бууруулахад хамгийн чухал зүйл бол хөдөлмөрлөлтийг дэмжих явдал байдаг. Халамжаар биш гэсэн үг. Ингээд манай одоо яамны үндсэн концепц бол халамж биш, ер нь хөдөлмөрлөлтийг дэмждэг л одоо концепцтэй төв шүү дээ. Тийм учраас энэхүү одоо 5000 өрх гэж бид нар яг зүгээр яамныхаа хэмжээнд тавьсан зорилт. За ерөнхий сайдын зүгээс бол ер нь улсын хэмжээнд ажиллая. Одоо улсын хэмжээнд ажиллахын тулд зөвхөн одоо нэг яам бас хүрэлцээ муутай шүү дээ. Жишээлбэл одоо гэрэл хөдөлмөрийн хамгааллын яамны харьяа ажилтнууд бол нэг сум дээр нэг л хүн байдаг. Нэг сум дээр одоо 2-оос 10,000 одоо иргэн амьдарч байгаа. Тийм учраас ерөнхий сайдын зүгээс бол улсын хэмжээнд явуулъя. Ингэж явуулахдаа шатны засаг дарга нарыг идэвхжүүлж ажиллана гэсэн чиглэл өгсөн. За энэ хүрээнд гэрэл хөдөлмөрийн хамгааллын яамнаас шатны засаг дарга нарт бичиг очиж байгаа. Одоо та жишээлбэл нэг сумын засаг дарга байлаа гэхэд зөвхөн одоо улс төрийн шинжтэй сонгуул болохоор л нөгөө иргэдээ хөдөлж авч очиж санал өгүүлдэг болохоос биш энэ хүний ахуй амьдралын биеэр нь яаж харах вэ? Яаж хөдөлмөрлөх үү гэдэг дээр үндсэндээ санаа зовхгүй байгаа нь нууц биш шүү дээ. Тийм учраас ерөнхий сайдын зүгээс шатны засаг дарга нараа ажилуулъя. За бид нар бол 5000 өрхийг одоо хөдөлмөрлөлтийг дэмжих сангаараа дамжуулаад бид нар одоо орлоготой болгох, дахин мэрэгшүүлэх одоо зарим газар бол одоо малжуулах хөтөлбөр бол жишээлбэл олон жил болоод явж байгаа. Одоо хөтөлбөр нэг иргэнд одоо 8 хүртэл сая төгрөгийн одоо мал худалдаж авч өгөх тийм ээ. Гэх зэрэг бид нар 106.6 тэрбум төгрөгийг хөдөлмөрлөлтийг дэмжих сан дээр тавьсан байгаа. За энэ хүрээндээ бид нар тухайн 5000 өрхийг одоо тэнд хөдөлмөрийн чадвартай хүн байгаа бол мэрэгжил эзэмшүүлэхэд нь туслах, мөн ажил зуучилж өгөх, ажлын байран дээр очиход нь дадлагжуулах гэх зэрэг замаар бид нар 5000 өрхийг амжиргааны түвшнээс дээгүүр орлоготой болгоно гэж зорж байгаа. Миний хувьд зүгээр хаж байгаагаар сонгуул угтаад Монгол Ардын нам төсвийн мөнгөөр өөрсдийнхөө ухуулагч нарыгаа ерөнхийдөө юм хичээж байгаа зүйл гэж бас нэг талаар харах үнцэг харагдаад байна. Яг өнөөдөр ямар өөрх айлыг яаж шалгаруулад, яаж тодруулаад энэ хөтөлбөрт хамруулж байгаа юм бэ гэдэг нь хэр ил тод байх юм. Энэ ядуурлыг хэмжих одоо коэффициент байдаг, хэмжих аргачлал байдаг. За одоо газрын албанаас жишээлбэл одоо иргэн Б дээр газар байна уу? За автоврын газраас иргэн Б-ийн нэр дээр машин байна уу? Тийм одоо өмнө бол одоо хөрөгч янз бүрийн юм тоолдог байлаа шүү дээ. Одоо тийхгүйгээр амжиргааны түвшний тооцоолох аргачлал байдаг. Энэ аргачлалынхаа хүрээнд одоо Дорногов аймгийн одоо Хатанбулаг суман дээр жишээлбэл одоо өрхөө орлого муутай айл байх юм бол сонгож аваад ингээд шууд явна. Энэ дээр ямар нэг улс төр байхгүй шүү. Энэ бол өмнө одоо гэрэл хөдөлмөрийн хамгааллын яам 1600 гаруй өрхийг одоо амжиргааны түвшнээс дээгүүр орлоготой болгосон туршлагатай. За энэ жил бид нар 5000 болгоё гэж зорж байгаа. Энэ дээр зорж байгаа. Энэ дээр олон улсын байгууллагуудаа хамтарч ажиллаж байгаа. Түүнээс чинь энэ дээр ямар нэг улс төр байхгүй шүү. Хугацааны хувьд харахаар одоо оюутан засгийн газрын бас 24 оны сонгуулийн өмнө яг 5000 залуучуудыг бас яг энэ агуулгаар